Дэлхийн монголчууд эмжээл радио 88.3 дэлгэнд дээр сувга тааралсан сонсож байгаа их хэмтээнд өдрийн мэндийг дахин үргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгай, хөтлөгч Цэцэг, найруулагч Гамболтын ангарганаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Chokwan Paint-с гэсэн урайтаагаар Chokwan Paint будаг хамтран ажиллана. За мөн хэрэглээ бүр тохиорсон зээлийг Payoneos гэсэн урайтаагаар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллана. За өнөөдөр баасан гариг оо. За одоо яалч жоохгүй ахаад нөгөө баасан гариг маань өрөөд ирсэн. Бид нар баасан гариг зөвхөн хоол ярьдаг байгаа. Одоо түгжрээ мөгжрээнд явж байгаа ажил төрлөө хөдөлтөд явж байгаа хүмүүс уучлаарай, бид нар өнөөдөр бас айхтар нарийн хүний ходоод гэж жинхэнэ хөдлөгдөг шүлс гойжуулдаг хоол ярих нь байна шүү. Ахин уучлалт хүсье. Өнөөдөр ярих гэж байгаа хоол бол халгаатай хөөшүүр. За хаа та идэж үзсэн юм уу? Идэж бол үзсэн. За хийх тухай бол нэг ширхэгч мессеж авдаг надад. Би бүр идэж үзээгүй, хийж үзээгүй. Амт нь ямар юм? Идэж үзсэн. Үнэхээр гоё амттай байсан. Би тэгээд ингээ халгаагаа яаж түүдэг юм бол гар хөдийн түлждэг юм бол тэгээ энэ одоо идэхлээр хил амт түлжихгүй байгаа даа гэсэн чи үгүй. Нэг тийм гоё халуун дуу амттай. Тийм хуушур болд юм байлээ. Халуун ногоорхуу тийм амттай хуушур болдог. За тэгээд энэ хуушурыг хизээд нь халгаагаа түдгийг мэдээж энэ хавар эрт цагт нялх халгаагаар л хийдэг байх хэвээр. Түрүүшэл хөгшөрсөн хойнууд хийнэ гэж байхгүй. Нялх халгаагаар хийдэг гэж би бол сонсч ирсэн. Тэгээд яаж түдгийн түүсэн халгаагаа яаж боловсруулдгийг яаж гэрчиж мэрчиж нарийн жижиг болгодгийг тэгээд хэдэн килограмм маханд ямар орцтойгоор хийдгийн өөр юутай холдгийн мөлдгийн ямар тоосон шаардлагыг бусд нь бол хуушуртай адилхан баг. Зүгээр яг энэ нөгөө нэг маха бэлдэх хүртэлх үйл явцын талаар л хэдүүлээ илүү ярих нь те. Тийм ээ. Одоо миний төсөөлж байгаагаар ямар нэгэн тийм одоо хайч мачаар ч юм уу түүж авдаг баха. Эхлээд нөгөө бэлимэлийн өмсөж жагаад ч юм уу. Тэгээ түүж авангуудаа хатаад юм болоо яад юм бол хатаахгүйгээр нойтноор байд юм уу? Яг нойтноор нь хэрэгэлдэг байх хэвээр. За би тэгээд яг ер нь халгаатай хуушурны талаар жаал уншлаа. Эндээс хайлаа гэсэн чинь ингэсэн байна. Хаврын өдрөлт хүмүүс нозоорч ядарч өөрийн ирэхгүй биеийн сулардаг. Тиймээс ирч хүч нэмэх амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Дөнгөж ногоо цухууж өвс ногоорох цагаар нялх халгай түүж хүнсэндээ хэрэглүүл тамир тэнхээс сайжирдаг ажээ гэж. Харин би бас энэ юуг харсан байж л та. За. Гэхдээ түүсэн халгаагаа шинээр нь буюу тухайн өдөртөө хэрэглээрэй гэж шүү. Бас тийм юм уу те? Энэ ургамал халуун чанар шим шүүсээ хурдан алддаг учраас дөнгөж таслаад хүүтэн усанд сайтар угаасны дараа шөлтөө хоолнд сонгины оронд орлуулж болно. Мөн жижиглэж хэрчээд махтай амтлан хуушур хийж дээрээ халуун хуушурыг дундуур нь хувааж шинхэн халгааны хамар цоргим уураар битүү утгад ядаргаа тайлагддаг ажээ гэсэн байна шүү. Мөн хуушураа шат осонд хоёр талаас нь зөөлөн галаар хайрч болгоод хурууны өндөг болон биеийн цэгүүдтэй бүлээн жин тавьбал илүү үр дүнтэй. Нялх халгаанд цусны эргэлтийг сайжруулж хаван болгох хөхүүл ихэд сүү оруулж цус алдалтыг зогсоодог ид шидтэй гэсэн байна. Би бас энэ халгааны ач тусын талаар уншаад байж байна хаа. Энд дэр тэгсэн чинь халгаач бүр айгүй амин дэмээр баялаг юм байна штэ. Хүний бие эсргүүцэл суларсан хаврын цагт хэрэглэн гэж түрүүнд давхацсан санаа байна тий. Тэгээ халгаа нь болохоор С болон Б, К витаминаар баялаг, уурга, төмөр, кальц, магн, цайр зэргийн элементүүдийг агуулдаг гинэ. Тэгээ мөн элэг цус ходоод шулуун гэдснээс салстын өрөвсөл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчнөд халгааг үргэн эргэлдэг гэсэн байна. За тийм байна. Тэгээд ингэж байгаа хадгалсан халгааг халуун цай, ундаа, халгаатай хуучур гэх мэт хүнсэндээ хэрэглэж болно гэсэн байна. Гэтэ хадгалахдаа бас зөв хадгалах хэрэгтэй юм шиг шүү. За ингээд битээр бол одоо нөгөө огт мэдхгүй хүмүүс гэхдээ яг одоо нөгөө нэг өдөрлөн учраас та бүхэндээ сануулад яг ингээд нөгөө нэг нялх халгаа малгай чинь одоо өтлөө шүү. Халгаагаа түүгээд хуушур мушураа хийж идээрээ. За тэгээд хийж идэж үзээгүй мань мэт шиг цэцэг битээр шиг хүмүүст бол те яалч жоохгүй одоо
жоох оройтсон байж магадгүй. Гэтэ бол 5-6 сар бол болдго л гэж хүмүүс ярьдаг юм байлээ. 5 сар 6 сард бол бас болно гэсэн. Тий одоо угаасаа нэг тийм амар сүртэй дулаарч шалахгүй шүү дээ тий. Яг үнэ тий. За нараш адрич комент хийсэн байна. За. Хийдэг. Эрзэнэн бэлийн өмсөж байгаад за дэшээ гүйж цаад байгаа. За би харчлаа. Эрзэнэн бэлийн өмсөж байгаад 3 хуруу хаалгаа түүж тэр доор нь угааж хэрчээд л хийдэг. Энэ жил хийгээгүй байтал хаалгаа томорчлоо гэнэ. Томорчвол бас юу яадгүй байхаа хийдгүй байхаа тий. Тэгээд 3 хуруу түүн гэдэг нь одоо хаа та юу гэж ойлгож байна? 3 хуруу гэдэг нь одоо 3 хуруу ургасан. Эсвэл энэ гураараа ингээ барагцаа. 3 хуруу өндөртэй ургасан нэг юм шүү. Тийм болов. За одоо нараа их бүр орж ирээд яриул их зүйтэй байна. Одоо нараагчийн коммент дээр ингэж яахгүй тэр доор нь угааж хэрчээд хийдэг гэж байгаа байхгүй тийм. Угаахад нөгөө гар мар түлдэг юм уу, бэлитгээ угаачд юм уу, тэгээ хэрчгэд бас яа тийм бэлитгээ хэрчих хэвтэй юм уу. Тэгээ чи мэдээж юуруугаа хийгээд махруугаа хийгээд махтагаа холиол шанзандаа бэлтдэг байлгүй дээ тий. Бэлтээ өмсөж байгаад хайчилж аваад усан дэвтэж хэрчээд махтагаа олж хийдгээ ганц 2 удаа хийж үзсэн. Хоньны сүлтэй хэвэл бүр гоё гэсэн байна. Би харин түрүү нөгөө халгаатай уушуур ярих чинь ингээд энэ фэйсбүүкээс хайсан чинь гүд мам дээр нэг жор гарч ирж ийн л тахаа. За тэгсэн чинь энэ дээр болохоор ингээд байгаа. За маха бол тусад бэлтцэн те. Эхлээд ингээд юм халгаагаа нэг юм бэлийн өмсөж жагаад усанд бүлээ усанд 30 минут твтээгээд байна. Тэгэхээр халуун чанар нь буурчдаг гинэ. Түлдэг чанар нь багасчдаг гэж байна. Тэгвэл бас байж байгаа юм гэсэн байх шүү. Энд бол халгаагаа түүгээд, халгаагаа түүгээд хүүтэн усанд хийж байгаад гэдэг нь түлдэг чанар нь багасдаг гэсэн байна. Энэ тэгээд эхлээд нөгөө нэг халгаагаа ингэж твтээж барихтаа бээлийн өмсөжсэн нөө. Яг ингэж юу ячиж байгаа штэ тий. Уснаас гаргаад ирж байгаа штэ. Тэнгүүд нь шууд ингэж нөгөө бээлийгөө гараараа хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ түлж мүлэх нь гайгүй тийм. Харин тэр нөгөө усан тэгхлээрээ тэр түлдэг чанар нь ер нь бол нэг юм жижиг юу юм байлээ штэ. Өргөснүүд байд юм байлээ штэ тий. Өргөс нь хүчилтэй тэгээ хүний арьсыг цочроогоод идэв гэсэн. Энд манай найруулагч. Энэ яг сая миний үзсэн бичлэг байна. Сүүл юм уу энэ? Тэгээ хоньны сүүл гэсэн. Тийм байна те. Хоньны сүүлийг ингэж дөрвөлж ингэжээл тэгэл дээрэс нэмж ногоон сонгон хийгээл өөр юм хийсэн гүш. За ингээд өнөөдөр бол хэдүүлээ одоо энэ хаврын улирал дуусаад зуны улирал эхэлж байгаа энэ үед өөрсдийнхөө эрүүл мэнд одоо бие тэнхээ тамирыг сэргээхэд зориулагдсан халгаатай уушуурны жорыг мэдээд авъя. Оройтсон байж магадгүй, оройтсон байвал ирэх жил хийн үздэгтэй. Энэ жил бол нэг актер сүртэй дулаарч байгаагүй учраас актер оройтч шалаагүй байх гэж бодож байна. Тэгээд мундагчууд минь орж ирээд хүн амтнд энэ нарийн нандин аргаа зааж өгөөрэй. Тэгээ ер нь идэхэд амтнаас гадна бид яг яаж нөлөөлт. Энэ одоо айгүй сайн гэдэг нь шүү дээ. Тэгээд одоо жин тавьдаг мэвдэг юу яадаг гэдэг нь те. Бүр нөгөө нэг хүүсэн дээрээ тавьдаг хүн бид юм бил шүү. Хий хуй гарна. Тийм. Тэгэхээр энэ бүр яг үнэхээр мэдэгддэг юм уу? Яадгийн бид яарч өөрчлөлт ортын гэдгийг бас яриул айгүй зүгээр байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Chokwan Paint-с хэсвэрэтагаар Chokwan Paint хамтран ажиллаж байна. За будаг гэдэг чинь бидний нөгөө нэг гэр дотор маань амьдардаг бидний эргэн тойронд ерөөсөө бүтнээрээ байж байгаа. Хэрв ямарваа нэгэн хүндлэмэнттэй ч юм уу хүний биед хордоо нөлөө үзүүлэхүйц будаг байх юм бол өнөөдөр биш юм аа гэхэд. За зарим ч бүр өнөө та нараа актер ихтэй бол өнөөдөртөө ер нь бол хүнийг зовоогоод байдаг. За өнөөдөртөө биш юм гэхэд ирээдүйдээ хоojтой урт удаандаа бол айгүй муу байдаг гинэ. За тэгвэл энэ Sammy Chemical гэдэг компани бол бүгд найрамд Солонгос улсын Chokwan Paint гэдэг үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд ISO 9001, ISO 14001 Eco Label KS стандарт зэрэг ийм олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай премиум буюу дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг импортлж оруулж ирээд Улаанбаатар хотод 4 салбараараа мөн Эрдэнэт хот дархан хотуудад тус нэг салбараараа борлуулж байгаа юм байна. За өнөөдөр бид хоёр онцлол шалны эрзэнэн будаг гэдэг зүйлийг танилцуулъя. Эрзэнэн будаг гэж байд юм ба штэ. За энийг үйлдвэр авц зогсоол засварын газар гэх мэтлэн юм бетон дээр шууд хийгддэг бүтээгдэхүүн сонирхож байгаа тохиолдолд хэрэглэхийн гинэ. Тэгээ худалдаа авахдаа давхар мэрэгжлийн багаар нь хийлгэж болно гэж энэ ажлын хүйсэн тусдаа. Өөрөөр хэлбэл бид нар энийг ашиглаж чадахгүй л хийж өгдөг хүмүүс нь бэлэн байгаа гэсэн үг. Тий, энэ ч нэштэй нөгөө нэг анх бүр будгаасаа өмнө тэгшин мэмийг нь хардаг те. Тэгшимийг нь хараад хэрв одоо далийн мэлийн үйл
тэгшлэх хэрэгтэй байлээ. Тэгэхгүй бол нэг тал руугаа зузаан болоод нэг тал руугаа нэмэн болох аюултай юм байлээ л да бас. За ер нь зах зээл дээр ижил үнэтэй байдаг ч гэсэндээ 70 м 80 м квадрат хүрнэ гэгээд хүрнэ гэдэг хэрнээ энэ хэмжээндээ хүрэхгүй бүтээгдэхүүнүүд байдаг гэж энэ үний хувьд адилхан мөртлөгөөс хэмжээндээ өрдгөө. Харин чогон бэйнтийн будаг яг метр квадратаа хүрдэг учраас санхүү болон цаг хугацаанд бол яг ингэж тохирж таарч хэрэглэгддэг гэсэн байна шүү. За энэ жилээс шалны будгийн төрлөө нэмсэн гинэ. Хүнсний үйлдвэрийн зориулалттай буюу үнэргүй, хатуулаг өндөртэй, хүүтэн халуун тусгаарлах G Creti гэдэг юм бүтээгдэхүүн ийм олон төрлүүд орж ирж байгаа юм байна. Мөн эпокси будгийг хийх үед ялгардаг үнэр нь ажилбар хийх үед хэцүү байдаг бол G Creti нь ажилбар хийх үед болон дараа ямар ч үнэргүй мөн чанар стандартын гэрчлэгээтэй шинэ үеийн сонголт гэж шүү. 11 төрлийн өнгөний сонголттой бодгод орж ирсэн байгаа учраас та өнгөө бол өөрийн дураар сонгож болох нэ. Тэгээ ер нь бол зах зээлээр худалдаанд гараад 6 гаруй жил болсон. Тийм учраас нөгөө нэг авсан хүмүүс нь байн эргэж ирж авдаг гэж шүү. За тэгээд ягаад 6 жил болчоод эднийх маркетинг хийхгүй байгаа гэсэн юм бол гэсэн чи ингэж байна. Одоо яасан байггүй л ингээд нөө хүмүүс танигдаад энэ ингээд сайн гэдгийг нь ойлгомжтой болоод ирэнгүүт нэг хуурамч юмнууд орж ирдэг штэ. Хуурамч тийм хөлхний нөхдүүд орж ирж байгаа учраас одоо өөрсдийгөө танилцуулахгүй бол тэ ингээд нөө мэдхгүй байгаа хүмүүс хууртаад тэр нөө нэг эрүүл мэндэд байгаль орчинд хортой будаг аваад өөрийгөө хохироочих вэ гэдэг үүднээс эднийх за одоо ямар ч байсан нэг жоохон маркетинг хийж хүмүүсийг тэ ингээд зөв сонголт хийхэд туслая л гэж байгаа юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711 17 47 гэсэн дугаараас авна. 7711 17 47 чанартай будыг Chocon Paint-с хэсвэрэтээр Chocon Paint-ийн будаг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд 77 38 83 77 88 30 утаснууд нэгдсэн. Та бүхэн орж ирж мастер зөвлөгөөгөө өгөөрэй. Халгаатай хуушур гэдэг зүйл бол ингээд домог шиг яригддаг мөртлөө бас хүн болгон идэж үзсэн байдгүй юм байна. Хүн болгон хийгээд үзсэн байдгүй юм байна. Тэгэхээр одоо бусд нь өөрсдийнхөө энэ нөгөө нэг нандин жороо хуваалцъя. Тэгээ эн чинь нөгөө нэг халуун чанартай учраас нэг хамраа амнаас нөгөө их хідүүлээ жоохон цусмас гарах гэдэг үгүй юу? Халиартай бас жоохон ёстой мэдгүй тэр талаар надад бол бүр ямар ч тийм юм байхгүй. Зүгээр миний лав хамар амнаас тус гарсан тохиолдол байхгүй. Зүгээр та яг хэдийг эзээ. Ихэд бол янзын гоё байсан. Би ч ер нь идэж явснаас тоолж явсан шүү. За бид энэ хоолны талаар ер нь бол хоёулаа мэдлэг муутай мараахан байна. Тэгэхээр яг сайн мэддэг хийдэг хүмүүс нь холбогдож орж ирээд бид нэг сайхан хэлээж сонсож байгаа хүмүүстээ бас энэ хоолны ашиг тусын талаар яриу сайхан байна. За нараа шагдар ихч маань өнөөдөр хийнэ сая харсан чинь энт тэн жижиг халгаа байна тий. Оройтойгоо байгаа. Тийм учраас нараа шагдар ихч орж ирээд яг ингээд нэг сайхан нэг бүр гिचэл зааж байгаа юм шиг яриад таач. Багш хүн байна да. Тийм шүү дээ. За энэ дивжэн дээр ганц даналдчихдаг тоогооч хүн байна да. За ингэж штэ хэр халуун чанартай болоо хамар нарманаас цус гараад байл хэцүүл юм да. Би бол хүмүүл идэхэд цус гардаг байсан гэж ариран бичсэн байна. Хий хуу сайн хөөдгөл гэдгээ хүүхэд байхад идээд унтахад нам унтдаг байсан санагдаж байна гэж байна. Гэхдээ ер нь бол тэ зүгээр хуушур идэхэд ч хүмүүс яадаг үлээ хий хуу дарлаа марлаа гэж тэгж идэв. Халгаатай хуушур бүр л илүү л байж таар. Тийм байна. Уул дуртай шүү ирээд хийж идсээ өрөмтэй бол бүр гоё гисэн байна. Нэрээ яг халгааг зөвхөн махнаас өөр юутай идд юм бол те. За эхний сонсогч 9054. Дуртай шүү ирээд хийж идсээ өрөмтэй бол бүр гоё. Байна уу? Сайн байна уу та? За сайн байна уу? За өдрийн мэндэ. Өдрийн сайхан тусч гинөө. Сайхан. За халгаатай хуушур одоо оройт утсан уу? Одоо хараа ийм байдаг байхгүй юу? За. Одоо ингээд гараа атах юм штэ тий. За. Эрэгтэй хүн ингээд гараа атахад тэрнээс өндөр болсон халгаа бол идтгүм хор болдгоо шүү. За ойлголоо. Нийлэх гэдэг ерөнхийдөө бол нэг 10 см-аас өндөр бол хэрэггүй л гэсэн үг юм байна. Тийм. За. Халгааг өгсөлтгөр хор болдгоо идтггүй. За. Өөр юм л хэрэглэнэ. За. Тэгээд наатаас зүгээр л нэг удаа түрүүний хим билээ сараа юм билээ. Эрдэнэ бэлийн хүмүүс ч байгаа яач нэг гэдэг байгаа шүү дээ. За тийм. Хайтай авчдаг байхгүй юу? За. Би тэр 2 жилийн өмнө тэр дугнаад гэдэг тэндээс түүсэн. За. Бас ер нь өдөг зайрж хол ихтэй өчнө л доо. За. Өндөр намтайгаа л байлээ. Өндөр нам янз бүр байлээ гэж үү?
янз янз байлээ. Би зүүн тийш явж үзээ алгаа өндөр зүүн тийш өндөрсөн байлээ нэмэргүй. За. Тийм. Тэгээ сайхан угаагаал гатааж ягаал зүгээр ингээд алгаараа гатаангуудыг алгаараа өвчдөг байхгүй юу? За. Тэгээ шилэн цаавыг хадгалцдаг. Гараараа үрхээр бэлитэй гараар үргөө. За байж байгаарай. Бэлитэй л үрчих шүү дээ. Байж байгаарай. За тэгээ хадгална гэж энэ яаж хадгалах юм? Шилэн цаавд барин шилэн зүгээр дангаар нь өөрөөр нь хийгээд үү? Тийм, тэр чинь угаасаа гатчихдаг. Бүр даржиж гатдаг шүү дээ. Зураа өвсөн чинь. За тэгээд яах юм нөгөө нэг хөлдөөгч нь хадгалах юм уу? Зүгээр хөрөгч нь хадгалах юм уу? Юундаа хөрөгчөндөө хийх болно зүгээр нөгөө цанаг галынхаа юу гэдэг чинь тий. За галтгооны нөгөө сервант төмбөсг тий. За. Би л хэвийн 2 жил хэрэгтэй хийцэн халгааг олоод гаргаад ийцээ ягаад ч гоё л байлээ шүү. За. За хуушур ихтэй бол зүгээр жижиглээд. Тэгэл сайхан угаачаал хуушур ихтэй бол угаачаал гутгаар гисчээд 50 үдэн мах хийгээд. За. 50 үдэн юугаа ичдэг байхгүй юу? Тийм их ордог юм уу? Халгаа хийдэг. За. Тэгэл сүүл хийхэд бол их л гоё болдгийг уулна. За сүүл хийчлээ. Тэгээ ногоон сонгон хийгээд тэр намаа дээр сонгон хийх хэрэг байна уу? Хийхэд бол гоё ламптай болдгийг. Би янз янзаар хийж үзсэн. За тэгээд эзний дараа яг ямар биед өөрчлөлт орж байгаа юм шиг байна? Нэг тийм сүртийн мэддэгдүүсээ хэр гоё амтны үед л үнэн дасхаа болдгийг шүү. Салгын аргагүй юу? Тийм янзын гоё болно. Зүгээр тэр махан хуушур цаашаа шүү. За. Тийм. За холбосон баярлалаа өдрөөс. Яаж хийж байгаад энийг хийж байгаа хүн дээр очиж идэх юмсан. Харин тий. Сонирхож үзмээр л юм байна. Халгаа гэж яриад байхад халиар би бодоо сууж байдгаа л гэсэн байна. Яаж хатаах вэ? Түр модон дээр сүйтртүү гинэ. Ийм алчуураар чиг нь аваад тэгээд тавьчихад л өөрөө орж байгаа хадчих юм байна л да. Тэгэнгүүт нь шилдэн савнд хийгээ хадгалчих нь гэж байна шүү дээ. Яаж хатаах вэ? Модон дээр хатаах юм уу? Сүйдэрт хатаах юм уу л гэсэн байна. За дараагийн сонсогч 8883. Бэнэ. Байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Өдрийн минь дээ. За халгаатай уушурыг яаж хийх юм бэ? За халгаатай уушур уу? Тэгээд сайн би бичсэн үү? Эрдэнэ байлгаа өмсчгөл хайцал түүгээл угаагаад хэрчээд хийчихсэн шүү дээ. Би тийм байна. Тий. За. Саяын хүн шиг тэгж 50% нь хуушур хийж халгаа хийж ерөөсөө үзээгүй. За. Халгаа хийхээр нэг ногоон усны амттай болж байгаа шиг санагдаад байдсан бас. За. Та бол хэдэн үедээ хийдэ? Би бол өсрөл нэг 20-25% тал хийдэ. За. Тэгээд хуушуртайгаа адилхан жоохон сүүлийн ахиухаа хийгээл мах сүүл халгаагаа хийгээл тэгээд сонгон царимсаар амтлал хийчихсэн шүү дээ. Та өнөөдөр яг нөгөө ингээд юу яагаад халгаа төгөөд хуушур хийх гэж байгаа чи үнэ юм уу? Үнэн шүү дээ. Би сая юу яалаа чамаг ярьж ах чи хашаага тойрч яваад болон тохооноос хэдэн халгаа олчлоо одоо. Тэгээд сая бас нөгөө эрдэнэ байлыг зад угаагаа тавьчлаа. Би 8 цагт очоод танахаар очоод идвэл байж гэнэ гэж байна. За би очлоо заяа. Тэгээрээ харж ийж. Би танаа одоо төөрөхгүй би танаахыг бол дор нь олно. Нараач. Дор нь олох. Та хатаач хэрглэж үзв үү? Гэхдээ би хатаач хэрглэж үзээгүй бүр дээр үед нэг халгаатай жор хэргэлдэг байсан манай өгөн битээр. Бас нөгөө халгаа түүгээд цагаан эрхэнд хийгээд. За. Харанхуй газар тавиад 21 хонуулаад. За. Тэгээд нэг хоолны албаар өдөр орой нэг уудаг. Бас тийм ядаргаа юмд айгуу сайн гэд. За. Тийм жарыг бас хэрглэж үзчихсэн. За би танаас наривчилсан юм асууя. За халгаагаа түүжлээ. Хүүтэн усанд хийдэг юм уу? Халуун усанд хийдэг юм уу? Би зүгээр усанд хийж тавилгүй би бол зүгээр л өөрийнхөө карантины усанд тосоод угаачдээ шүү дээ. Тэгтээ бэлэтэй байх юм уу? Бэлэтэй би ерөөсөө хэсэгтэй урт бэлэтэй айгаа тэрнээс гар хүрхгүй шүү дээ. За.
Хуцчаал харин хоол болоод гараад ирэхдээ төлдөг юм байлээ. За. Тий. За. Тэгээд одоо тэр юугаа ингээ угаачгаад хатааж ингэж усыг авдаг юм уу зүгээр л угаачгуудаа шууд нэг юу яадаг штэ. Тий, сэгсэлч нөгөө микрофайбер нөгөө ачуур байдаг штэ тий. Тийм ачуурн дээр тавиад хоёр талаас нь дараад усын шингээгээд авчдээ. За. Эцний дараа бид ямар нэгэн тийм өөрчлөлт гэсэн мэддэг юм уу? Гүү нэг юм анзаараагүй штэ. Хүмүүс янз юм болголгээд ах юм. Халгаатай хөшөр идсэн хүн тэр жилдээ ханаа төрдөггүй гэсэн байна штэ. Үний юм уу? Тийм үү. Тэгэхгүй ястаа анзаарч байгаагүй юм байна. Би ночин хийгээгүй одоо энэ жил харин сая юу сонсоод хийгээж бодлоо. Дээр үед бол нэлээ хийдэг л байсан. Яг өнөөдөртөө бол оройцгоогүй байна тийм үү? Оройцог байна. Би сая яваад үзлээ. За. Болж. Тий. За хүрээдэр бол хоошур тавина. Би очин шүү. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яй. Өнөөдөр би халгаатай хоошорны зураг үзүүл өмц та нарт. За. Яа. Ингэж тахаа алтан чимэг ламж яв. Алчуур дээр тарааж дийлгээд хуйлаад мушгиж ягаад эргээд дилэгдэг гэж юм. Бас тий. Амар мисаар байна. Довчин бав ундрал ингэсэн байна. Халгаан С витамин өндөр тул чийг бам хийх уу дард юм аа. Халуун усанд дүрээд гарахад хатахгүй. Нойтоор нь хэрчээд хөлдөөгөөд хэрэгэлсэн ч болдог гэж байна. Сувда лавгдуулам. Дан халгаан сүлтэй хуушуур идэж үзсэн. Хүүхэд байхад их л сонин амттай санагдаж байсан. Харин хэдэн жилийн өмнө идсэн ердөө давгүй санагдаж байсан гин. Дан халгаан сүлээр хийвэл бас гоё л болох юм шиг байна шүү. Харин мэдгүй. Одоо совдал хавд болон өчигдөр халгаатай хуушуур хийсэн штэ гэсэн байна. Тэгсэн та нар ингэж штэ. Амтгүй лавшаан дээр хийгээд идэхэд л бүр янзын гоё амттай болдог гэсэн байна. Тэгэхээр энийг бас амтлаж болгоод ашиглаж болох юм тий. Батэрдэн Батчрын гэсэн байна. Халуун усанд дүрээд авахар түлэхгүй тэгээд хэрчээд хуушуурандаа хийдэг гэж байна. Халуун усанд дүрээд авахд түлхээ болчихно гэж штэ. За 8873. За халгаатай хуушуур За тэгж байна. За халгаатай хуушуур хөвсгчээс ирж байна. За хөвсгөлд одоо бол яг л ургаж байна уу? Бараг л хитэрчээд байна дөө. Өгшөрхөө л байна уу? Одоо бүр төөмөө гарan болчиход байна. Тэгээ хаачаар хайчлаад тэгээ хаачаараа хавчиж аваад тэгээд тоглоулаад галгар утанд хийгээл гэртээ ирээд сонин дээр тавиад ингээд нэг хідэн цаг болохоор чин зэрэг бас тэндээс чинь нэг жичин тийм шавж ингээ гарчт юм. За. Тийм. Тэгээд дараа нь яг усаар зайлал сэрээгээр сэрээдэж тавьж байгаа л тэгэл хуурай сальт тэгэл дараал. Тэгээд усын авж байгаа л тэгэл хөшгөлөөл борцтой. Борцтой бүр гоё юм шүү. Борцтой хийгээд тэгээд сүүлдээ маха баг шиг хийгээд за тэгэл янзын да. За. Өөр ер нь амтлагч нэмэх шаардлага байхгүй. Яг хөө тэгэл сонгонд авсаа хийн. Хамгийн гол нь борцтой хийх юм бол бүр гоё. Өөх орж ийн үү? Өөх яг хөө хийн штэ. Гэхдээ борцны өөх мөх бол бүр гоё болно. За. Хөвсгөлөөс холбогдсонд баярлалаа. Та мөрөнгөөс холбогдож байна уу те? Тэгж байна. Хөвсгөлд зуншлах хэр байна? Тасарчлаа. Хууч өөрхийн завдлагууд таслаа хийчлээ штэ. Харин тийм боллоо. Би бол халгаатай хуушуур гэж мэддэг анхудаа халиартай хуушуур гэж мэддэг анхудаа л халгаатай хуушуурыг сонсч шүү гэсэн байна. За даваа наран чимээгийн гэсэн байна. Буцлам халуун усанд дүрээд авахд түлэхгүй болно. Бас шавж энтер нь өгчдөг юм а гэж байна. Энэ бас сайн шипи байна. Тийм байна тий. Халуун хийх зөв юм байна. Хүүтнээс илүү тий. Автобусанд ходоод хорж гинэ шүүс ялгараад явж гинэ л гэж байна. Тэгж байгаа би уучлалаа бол нэлээд хүссэн байгаа шүү. Өнөөдрийн хоол актер ходоод ажиллах царайтай хоол байсан харин. Хоол хийдэг хүн дээр очиж болохгүй. Тэр айлдаа бүр үлдчихдэг тийм ээ гэж байна. Дараа ихчэндээ үлдэхгүй. Өвгөн нь их сайхан ааштай хүн байдгийн гэхгүй. За 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаар руу залгаад шипиг хэлнэ. За ингэж хийдэг юм аа. Довчин баваа ундрал ингэсэн байна. Бас халгаатай холбоотой л шипи байна. Халгааны шүүсээр үсээ угаавал өнгө ордгоо гэж. Тийм бахаа энэ манай ч бүр халгаа гэж шампунь богоо үсттэй бүр. Айгуусаа ургадаг штэ. Тэгээд юучдаг. Халгаа чинь тэр талдаа бол үнэхээр сайн байгаа.
ер нь шидийн ургамал юм а те. Бид нар ч л ингээл нэг хогийн ургамал гэж бодоод түлэгчлэр нь бие биен рүүгээ шээжл явснаас биш. Ер нь бол ийм их шидтэй ургамал гэж яаж мэдхэвтэй. Тийм шүү дээ. Зүгээр нөгөө манай юуны химийн багш тэгжсэн. Энэ нэг арсан дээр ингээд уруул явагдаад ингээд хорсгоод өвдөд идэм а. Тэгээ бид нар нөгөө биеинд хангалттай хэмжээний шингэн байхгүй учраас шээгээд идэг. Тэрнээс биш хажууд ус байх юм бол шээснээс илүү усан зүгээр гэсэн шүү. За. Даваа наран чимэг халгаатай өрөмтэй бол бас гоё болдог гэсэн байна. Харин тийм гинэ. За өдрийн мэнд. Эрээсtik дав. Тэнэ. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайн байна. Халааны талаар. Түрүүний хэлсэн одоо тэр нөгөө халуун усаар цохиулахаар түлхээ болчихно. Тэгэнгүүт нь бас ингээд жижигэн хөшөглөөд резиск жууцаа амттай холиод салаат хийж болдог. За хуушурыг бол баг хүмүүс дээрээ л ярьцлаа нэг 20-30% нь халгаа хийж байгаа хуушураа хийж болно. Түрүүн бас тэр нэг хүн хатаах талаар ярьсан. Тэр 4-3 гэдэг чинь зөв 4-3-наас сэтэрчих юм болохоор болдог. 4-3-наас намхан үед нь л ер нь хүнсэнд хэрэглэнэ гэдэг юм бэлээ. 10 см дотор л гэсэн үг те? Тийм 10 см дотор. Тэгээд тэрнгүүтээ тэрийг нөгөө хатаахаараа тэр чинь хатсан өвс юм чинь нунтаг болчих штэ. Нунтаглангууд нь цаасан уут ч юм уу шилэн саунд хийгээд хадгалаад одоо нөгөө будаа агшаагаал гараад ирнэ штэ. За тий. Халуун будаанаас ингээд уур царвал яг будаагаа аяглахдаа дээр нь халгаанаасаа сасчихдаг байхгүй юу? Укропны орондоо укроп ч юм уу тийм хатаас ногооны орон будаан дээрээ тэгээд идэж бас болдог өвлийн цагт. Тэгэхээр нүүн халгаа чи өөрөө юу гэхээр С витаминээр илбэг. Тийм тэгээд ялангуяа тийм чиг мигтэй энэ тэр улиралд хэрэглэх юм бол айгу зүгээр бол цүрэг тал нь өөрөө нөгөө К витаминтай учраас цус өтгөрүүлдэг. К витаминтай учраас цус өтгөрүүлдэг. Тэгээд тэр юм учраас одоо цус өтгөрлөлттэй, бүлэгнэл ихтэй үед ч юм уу тийм хүмүүс бас тохиромжтой биш. Ялангуяа одоо бол нөгөө нэг цус өтгөрлөлт илүү их болчиход байгаа шүү дээ. Хамаагүй идэж болохгүй нь тийм ээ. Хамаагүй бас идэж болдог ид биш. Тэгвэл одоо нэг юм чухал юм асуух хэрэгтэй. Түрүүн салаад хийдэг гэсэн шүү дээ, тий. Салаатанд яг ямар орц энэ халгаа нь хэдэн хувиар ордгийг. Тэгээ тэрийг халгаанаас бага л хийн. Тэр чинь нөгөө яг тэр няс халгаагаа авчраад халуун усаар цохоод тэгээ хэсэг байлгахаар тэр нөгөө нэг халуун чанар нь буурчаар нь хөшөглөөд хүсэн ногоотойгоо ээж бол яг намайг баг байхад бол резиск ийг мэдэн штэ нөгөө нэг улаан гадна тал нь тийм резисктэй тийм жууцаатай тэгээд одоо явахтай багцаагаар нэг 10-20% нь л мөн халгаагаа хийгээд тэгэл ургамлын тасаар амтлаад тийм салаат хийхэр шинэ ногооны салаат юм да. Та бол эмч хүн үү? Үгүй. Эмч биш. Халгаа цус өтгөрүүлдэг гэлээ штэ. Энд болсон чинь солонгосчууд бол халгаа цус шингэлдэг гэж үзээд яг хэмчин шиг дардаг гэсэн байх юм. Тэрийг бол мэдэхгүй. Ер нь бол цус өтгөрүүлдэг л гэдгийг. Тий. Тэгэхээр жоохон бас болгоомжтой идэх хэрэгтэй. Энэ ярьж байгаа ундрал уу гэж асуусан байна. Би бас тэгж асуумаар санагдаад болтгүй. Биш. Би анх удаага л холбоо. Түрүүний комент хийсэн хүн биш юм бэ те? Биш. Хонгор цулд яндан жамц биш үү? Тэгээд хатаагаар нөгөө нунцлсан халгаа өвлийн цагт гаргаж ирээд тэр халуун будаан дээрээ ингээд жоохон цацаад идэхээр нэг тийм сонио өвөрмөц үнэртэй. За. Тэр үнэр нь одоо бас магадгүй нөгөө үнэрийн эмчилгээч болдог гэж магадгүй. Ер нь айгүй гоё тийм өвөрмөц. Амтны хувьд бол тийм айхтар тийм амт бол юу баахгүй амтлагч ногоо шиг амт бол байдаггүй. Яг халуун дээр нь ингээд игдсэн байсан. Халуун дээр нь ингээд нөө хошороо 2 хуваагаад ингээд үнэрлэхлээр жинхэнэ үнэрийн эмчилгээ болно гэсэн байсан. За, ёстой магадгүй тэр халуун будаан дээр тэр асгаж байгаа хатаасаа халгаа бас тийм өвөрмөц үнэртэй. Яг хөө тэгээ доторх тэр шин тижэл С витамин ядгийн гэхээс биш үнэр нь өөрөө бас их гоё үйдэг. Яг идээ сурчих юм бол. За маш гоё шипинууд хуваалцсанд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Үнэхээр таатай байлаа. За. Амбогоо юм батах ингэ нэстэ гоё мэдээлэл өгч гинэ гинэ харин тийм байна. Халгаатай шүүж айгүй чухал байсан юм шүү дээ. Янзын юм байж. За. Дараагийн хамтран ажиллагчид танилцуулъя. Манай хамтран ажиллагчаар бизнесийн зээлээ Payons гэж Payon
аппликейшн хамтран ажиллаж байна. За Payon гэдэг энэ аппликейшнийг бид нэр гар утсандаа татаж суулганаа. Тэгээд гар утсандаа татаж суулгасан тохиолдолд хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар та гэрээ байгуулад 5 сая хүртэлх зээлийг маш хялбархан авах боломжтой. Биднэрт одоо ингээд зарим тохиолдолд ингээд санамсаргүй гинт мөнгөний хэрэг болдог шүү дээ. Одоо юу гэдэг чинь нэг машин за муу орлож шүү. Гэхдээ машин мөрөгчлөө гэж бодоход л гинтгийн ингээд хохирлын барагдуулаад зам чөлөөлөх шаардлагатай болдог. Гэж бодоход бид нэр энэ аппликейшнтэй авахд доорхноо энэ мөнгөө гаргуулад авчих боломжтой байна шүү дээ. За хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгож болно. За манай цалин нэгэнд бууддаг юм аа. Тэгэхээр би 2-нд л төлжий гэд ингээд сонгочих болно. Тэгээд 30 сар хүртэлх хугацаатай учраас тэ ингээд бас ч нэг их тэр шахаанд ороод байхгүй. 6 сарын дотор төлөөч гэдэг байхгүй нэ шүү дээ, тийм ээ. Тэгээд би зүгээр ингээд хүмүүс ингээд идэг байхгүй. За та нар ингээд Payon гэдэг ингээд аппликейшнээс мөнгө төгрөг аваад байх юм. Энд чинь ингээд дампуурчвал та нарын одоо жишээл хадгаламжинд мөнгө хийцэн байсан мөнгө чи алга болчвал хин хариуцах юм бэ нэ гэдэг. Гэхдээ эн чинь тэ ингээд Монгол банкнаас зөвшөөрөл авна, одоо санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл бөө юмар шалгагдаж гарч иж байгаа. Ахаад дээр нь цааталт нь ямар компани байгааг нь харж явах хэрэгтэй. Жишээлбэл Payon-ы ардталт 5 богд finance байдаг байхгүй юу? Тийм учраас маш ихтгэлтэй байдаг би бол. За тэгсэн чинь сүүлийн үед ингэж байгааг нэ шинээр бизнес эрхлэгч стартап партнертай зориулаад бизнес он гэдэг юм шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн юм байна. Тэгээ Payon аппликейшнаараа 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлтийг цалин, мал, бизнес зэрэг өөрийн боломжтой бүхий л орлогоороо ингэж нөгөө нэг судлуулад 5 минутанд бас шийдвүлээд авах боломжтой ингэнэ. Супер. За хамгийн том давуу тал нь юу юм гэхээр барьсан өрөм шаардахгүй, хамтран үүрэг гүйцэтгэх шаардахгүй, нэг зээл авах гэхээр хамтран зээлгчээр ороод өгч игээл айгу хэцүү шүү дээ, тий. Тэгээ хүссэн газраасаа хаанаас хизээч хүсэлтээ онлайнаар явуулж учраас та очиод гарын үсэг зураал гэрээ байгуулаад ийм асуудал байхгүй. За баярлалаа та бүхэн Facebook дээрээс Payon TBF гэж бичээд Facebook-ыг нь дагаарай. За харин веб хуудас нь бол 5 богд finance.com гэсэн сайт байгаа. Эндээс юу байгаарай. Ер нь хүн болгоныг хүсгэд бол нөө Play Store болон App Store-оос ямар ч байсан Payon-ыг татаж аваад эхний байдлаар тэг ингээд хизээ яаралтай үед тусламж авах хэмжээнд байлгаж явах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Утасныхын дугаар нь 7533 11 11 7533 11 11. За хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос гэсэн үрээтээр Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Нэг дуудлага байсан тасарчлаа. За хэрэг залгаарай. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн ийм утасны дугаар байгаа. За ингэж энэ Sandy Angel Америкт фермертэй айл хүртэл халгай түүгээд дараад авчдаг юм байна лээ гэсэн байна. За. Ер нь тэгвэл дэлхийд даяараа л энэ халгааны ичдийг бол мэдчил байдаг юм байна. Хөө яхаа нэг юм улирлын чанартайгаар халхаатай хуушур хийдэг газар гэж гадуур байх болов. За. Очоод идчихвэл харин. Юу гэнэ? Улирлын чанартайгаар одоо ингэ нялх байгаа гэж штэ тий. Энэ үед нь л зөвхөн тийм халхаатай хуушур нэг хэд хоног гаргацдаг ч тий. Байгаа болов. Одоо тийм санаачлаг уг нь гаргаал тий Facebook-оор шууруулаад балалж юмар байгаа байхгүй юу? 9449. Бано. Өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. Ер нь шипинуудыг сонслоо. За. Халгаа бол бас ерөнхийдөө манайх ч нэг юм чинь одоо уламжлалын маягаар энэ ургамал хоол хүнсэндээ хэрэгэлдэг. Ойлголтоо тааруулж. Гол тэр үнэргээ сая тэглээ тийм ээ. Үнэр дээр нэмж юм хэлэхэд бол дууны махта халгааг бол хожоод 30-40% хийгээд тэгээд уул, хүүс, олон ясны уулзах одоо тохоо магна интер дээр бол яг халуун хуушураар шалдсанд хайраад жигнээд ингээд бигнээд өгөхөд бол маш сайн имжлэхий болов. Ядаргаагаар одоо хөвцсөн хий уугаар хөвцсөн хүнийг бол хавар бол босож ирдэг ийм л юм номтой. За ингэхөө ахаад хоёулаа арай жоохон тайван хэлээ. Сая хүмүүс ойлгосонгүй. Уул гэдэг нь бол хөлийн давхаа хэлж байгаа тийм үү? Хөлийн давхаа. Тий, хөлийн уул. Тэгээ өвдөг. За өвдгөн дээр. Тэгээ одоо гарын алгандаа бариад. Ингэж нэг дунд нь хийгээд ингээ авсаргадаг тийм ээ? Тий. Тэгээд одоо тохоо. За. Тохоо одоо тохооныхаа ар болон энэ яг нуглам хэсэг дээрээ мөр
ингээд болоо суугмогондоо харчуулаад тэгэл яг олон ясны уулзах нөгөө хондлоо тийм ээ. За тийм одоо нөгөө нэг бид нар малаар бол зовлонт гэж яриад байдаг тэнд тийм малаар бол зовлонт. Энэ хүзүү дээр энэ хүзүү сэрний одоо энэ нуглам хэсэгтэр хүзүүний яг нөгөө нэг хуян хөөрдгийн тэн дээр гэсэн үг байна. Тийм хуян хөөрдгийн тэн дээр магна хэсэгтэр ингээд настаа хүн хэвтцэн хүн бол босоод ирж байхыг бол хоёр нүдэрээ хүүхэд байхад бол харж байсан. За энэ уламжлал би ерөөсөө ингээд яг хаана яах хэвтэн тэгээ яах одоо ингээд халууныг нь хөртөл нь бол жигнэл байлгаж байгаа хөргөлөөр нь авчих юм уу те? Тий хүний бие нэг одоо нэг юм түлхэхгүй хэмжээнд юм бигнээд хар нэг юм хэмжээтэй байж тээ. За тийм. Тийм хэмжээтэй халуун буураад хүн шалтлаа түлээд болчихгүй үед нь тийм биен дээрээ тавиад хөртлөн сайхан тавьж өгөөд. Тийм. Тэгээ халуун өөрөө зэрэг тавихд бол хэцүү шүү дээ. Тэгэхээр эхлээд ууландаа тавьчихаар дараа нь өвдгөн дээрээ дараа нь хондлоо дээрээ ч гэдэг юм ингээ явах юм уу? Гоо зэрэгэл тавьчихвал уулна эвтэйхэн засч байгаа дөө. Одоо тэгэл одоо энэ хүнсний скотчор ороогоо сайхан. Тийм байна. Нэр хүнсний скотчор ороох юм байна. Би ч одоо яад тогтоох үлээ бодоод байсан. Тийм байна. Тэгээд энэ бол ардын уламжлалт талдаа бол ер нь уйлралтаа тааруулаад бүхэл одоо газраас ургаж байгаа энэ шинтэй бүтээгдэхүүн бол уйлралт нь сайн тааруулаад улсууд судалж байгаа дэд бол маш сайн юм байна. Тэгээд бол ингэсэн шүү дээ тийм үү? Адууны мах халгаа хоёр шүү дээ тийм ээ? Тий, адууны мах ч өөрөө амин чанараар хамаагүй шал өөр. За тэгээ дээр нь халгаа орохороо тэр сая тэр нэг юм битмилэг чанаруудыг хэллээ шүү дээ. За энэ хоёрын тэр найрлага тэгэл одоо биеийн жөхөөрөө шууд одоо ч энэ нөгөө наалтууд чинь зарим юмнээсээ шууд нөгөө арьсанд үйлчлээд нь шүү дээ. За тэрний тэр нагаар одоо юу байдгийг одоо бүлээн жин бүхэл юмд нь одоо ингэ шингэж өгөө тэрийг бол шууд одоо ер нь тарилга болоод босоод ирж байгаа мол гэж би бол ойлгож байгаа. За ингэн байна. Адууны мах болон халгаагаа хойлоод хуушур хийхдээ шар тосонд хайрсан байж ч саяны энд чанар нь бий болж байгаа тийм ээ. Тий, имчилгээний одоо жорн бүрдэж гин гэсэн үг. За тэгээд дээр нь бол хүүхэд байхад бол манай хөгшчөл бол өрөмтөө халгаатай одоо жууцаа урахаар жууцаа хайлаар мангран тэр өрөмтөө хийж маш сайхан л болдгийн гамбар чигээл хараад хүүхэд байхад бол юм хавар цагт бол гамбар хайсан ч сайхан л байна. За баярлалаа. Үнэхээр супер шипи байлаа шүү. Үнэхээр та бүхэнд ажлын амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингэсэн байна. Цэвэн дорж очир уйг халгааг хавартаа 2-3 удаа л иднүүхээс удаан хэрэглэх юм бол цус төрүүлэх нөлөөтэй гэсэн байна. Дан хууш ирээдэг зарим газрууд 5 сарын сүүлээр хийдэг гэсэн хөө гэсэн байна. Өөртөө түүгээл идчихдэг шүү. 4 хуруу хэр ургасан байх үед нь түүгээд халуун усаар угаагаад л хуушур хийждэгэ гэсэн байна. Гэх мэтлэн гой шипи ирж байна. За тийм байлаа. Өнөөдрийн шипинууд бол надад маш их таалагдлаа. Тийм маш их таалагдлаа. Ингээд та бүхэн бас одоо амжуул тийм ээ 4 хуруу 10 см-аас доош нялхалгаанууд түүж аваад энийг бас хийгээд туршаад үзээрэй. Адууны махтай ойлоод шар тосонд хайрхвал бүр имийн чанартай болдог гэж сая сүлд нийллээ. Өнөөдөр холбогдсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. За нэвтрүүлэгтээ чанартай бүтэгийг Chocon Paint-с гэсэн уриатаагаар Chocon Paint будаг хамтран ажилласан. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн уриатаагаар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсоорой. 16 цаг аргументаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир өргөжлөх болно. Баярлалаа. За маш их баярлалаа.